бид ингээ аз жаргалтай байхыг хүсдэг те. Тэгсэн мөртлөө аз жаргалгүй л байдаг. Зарим үйлчлүүлэгч бүр надаас асуудаг. Энд чи та аз жаргал гэж алийг хэлээд байна. Баг бахасаа ахуулаад хэрүүлтэй уруултай те зодоонуудынтай одоо ийм гэр бүл төссөн. Тэр бүх юм байгаад тэгэхээр чи нөгөө happiness буюу тэр аз жаргалын мэдээ баярлах мэдрэмж ч өөрөө бас багасчихдээ юм байна. Хээр инээмсгэл. Тэгэх юм бол тарих өөрөө чамайг аз жаргалтай байна гэж одоо тэ хурцдаг гэдэг ааш та. Зарим хүн баярлуулдаг зүйлээ сайн мэддэггүй. Тэг бид нар бүр нөгөө энийг чадвараа хүртэл бас нэг юм алдсан байдгийн болов. Сайн байна уу гэд хүнтэй мэдлэхээр хүний нүд рүү харддаг юм байна. Эсвэл олонний танил хүмүүсээ хараад өөрийг нэг юм голох мэдрэмжтэй. Одоо сэтгэл зүйн тэм завир шаналгаанууд эхлээд анхан шатны тусламжийг хаанаас авч байгаа гэхээр лам бүүнээс авч ирсэн. Сайн байцгаана уу? Подкастын маань шинэ дугаар хүрж байна. За инхээр өнөөдөр сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төвийн дэд захирал сэтгэл засалч эмч Алтан Зул эмчигээ урьсан байгаа. Тэгээд энэ их ажлын хажуугаар хүрэлцэн ирсэнд баярлалаа. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. За энэ өдрийн мэндийг хүргэе. Эмчтэйгээ за хамгийн түрүүнд бас нийгэмд тулгамдаад байгаа сэтгцэн эрүүл мэндийн талаар. За сүүлийн үед мэдээж та болвол дэд захирлаа хийж байгаа. Хажуугаар нас одоо өөрийн эмчийн зүгээс одоо зөвлөгөөгөө өгж байгаа тийм. Тэгэхээр юун дээр илүү хүмүүс зөвлөгөө авах гэж одоо бас ирж байна. За ер нь одоо Монгол улсад бол нөгөө сэтгцэн эрүүл мэндийн асуудал айгүйх толгомдож байгаа асуудлуудын нэг байдаг. За сэтгцэн эрүүл мэндийн асуудал дотроо өнөөдөр сэтгэл зүйн тусламж үйлчилгээ, сэтгэл засал эмчилгээ авах гэж ирж байгаа нийт одоо үйлчлүүлэгчийн дийлэнх хувь нь бол сэтгэл готрол, сэтгэл түшилтийн асуудал. За тайлбарлаж боломгүй биеийн завир шаналгаа гэдэг те. Энэ нь болохоор яадаг вэ гэхээр нөгөө биеийн өвдөд байдаг, толгойн өвдөл, хүзүүн өвдөл, чихэн өвдөл, зүрхэн өвдөд байдаг мөртлөө шинжилгээнд дээр нөгөөх нь хэвийн гардаг те. Энэ завир шаналгаанууд маш их байдаг. За мөн архаг ядаргаа байнгын одоо ядарч сулдах, амархан юмд ядарна, сулдна те. Тэгээ ажлын гүйцэтгэл нь буурна. Энэ шинж тэмдэг. За архины асуудал, мансуурлын асуудал, мөрөдөө тоглоомын асуудлуудыг илүү их өнөөдөр сэтгэл заслын эмчилгээ, сэтгэл зүйн тусламж үйлчилгээнд хандж байна. Сүүлийн одоо чуулганаар бас очсон. Тэгээд амиа орлолтын төвшин бол Монголын одоо Монгол бас нэлээд индекс нь өндөр бол ингээ явж байгаа юм билээ тий. Одоо Азийн орнуудад дотроо 1-2 тгсэн. Тий. Энэ бол бас нэлээд харанга дэлдэд байгаа асуудал байлаа шүү дээ. Ер нь бол одоо айгүй чухал асуудал болчиход байгаа юм. Монгол улс бол одоо амиа хорлтын одоо төвшин буюу дэлхийд одоо 100 мянган хүн амд бол энэ амиа хорлт үзүүлэлтийг бол тооцдог байгаа юм. Гэтэл дэлхийн одоо дундаж төвшөнтэй харьцуулахад Монгол улс бол 2 дахин их амиа хорлож нас урж байгаа гэсэн үг. Энэ нь одоо яг хөө ингээд тооцоогоор харах юм бол 500-аас 800 орчим хүн өнөөдөр жилдээ амиа хорлож нас урж байна. За номхон талаа бар үүргийн бүстэй бол бид нар бүр Солонгосын дараа 2-т одоо жигсаа явж байна. За амиа орлтын бүтцээр нь бүр ингээд дэлгэрүүлээд ингээд аваад үсэх юм бол дандаа залуу насны хүмүүс 15-аас 34 насны залуучууд за ялангуяа эмэгтэй хүнтэй харьцуулахад эрэгтэйчүүд маань 6 дахин амиа орлож нас урж байгаа юм үзүүлэлт гараад байдаг. Гэтэл одоо бид нар нөгөө энэ амиа орлож байгаа энэ хүмүүст сэтгэл зүйн тусламж үйлчилгээ, сэтгцэн эрүүл мэндийн тусламжийг бас тийм одоо сайн хангалттай бас үзүүлж чадахгүй байгаа харагдаад байгаа юм. За өнөөдрийн та хоёрын ярилцах сэдэв бол за бид ингээ аз жаргалтай байхыг хүсдэг тий. Тэгсэн мөртлөө аз жаргалгүй л байдаг. Энэ одоо сэдвийн хүрээнд ярих гээд байгаа юм. Тэгэхээр аз жаргал гэдэг ингээд ярихаар мэдээж хэрэг одоо ядгийн гормонтой ээж холбож ярьдаг тий. Одоо мэдрэмжтэй ээж холбож ярьдаг. Тэгэхээр одоо яг эмч хүний хувьд яг энэ аз жаргалыг мэдрэх гэх юм уу те энэ асуудал маань яг одоо өнөө нийгэмд ямархуу байна вэ? За яг эмч хүнийхээ хувьд бол энийг ингээд айгүй ярих чухал сэдв гэж би айгүй харж байна. За өнөөдөр одоо яг ингээд сэтгэл зүйн тусламж үйлчилгээ, сэтгэл заслын тусламж үйлчилгээнд ирж байгаа дийлэнх асуудлууд бол ер нь сэтгэл готролтой, за сэтгэл зүйн айгүй юм сөрөг бодолтой. За тэгээд нөгөө стресс даван туулах чадвар айгүй муутай. За ялангуяа нөгөө аз жаргалын мэдрэмжийн талаарх айгүй ойлголт нь зөрүүтэй орж ирээд байгаа юм. За аз жаргал гэж юу вэ гэдэг ингээд зарим үйлчлүүлэгч бүр надаас асуудаг. Эм чи та аз жаргал гэж алийг хэлээд байна.
Та баяр баясгалантай сэтгэл ханамжтай байна гэдгийг ямар үзүүлэлтээр та одоо хэлээд байгаа юм те дүрслээд байгаа юм. Та юуг одоо баяр баясгалантай байдал гэж байна. Гэ зарим үйлчлүүлэгчтэй гэдэг. Зарим үйлчлүүлэгч болохоор юуг яриад байдаг вэ гэхээр би урд нь баярлж исэн аз жаргалтай байсан зүйлээсээ би аз жаргал авах болчихжээ. Би найз нөхдөйгөө уулзаад би аз жаргал авахгүй байна. За нөхөр мэ надад гоё бэлэг өгөхөд би баярлалаа гэдэг тэр мэдрэмжийг би авч чадгаа болчих. Би хүчээр нэмсгэлж байна. Би хүчээр одоо баярлалаа гэж хэлж байна. Энэ нь надад маш хэцүү байна. Надад айгүй төвхтэй байна те. Би үргэлж ингэж хуурамчаар инээж, хуурамчаар одоо ингэж хүчилж баярлаж байгаа юм шиг мэдрэмж үүсгээд байгаа юм өнөөдөр надад айгүй төвхтэй байна гэж яриад байдаг. Тэгэхээр энэ мэдрэмж ер нь сүүлийн одоо үед хүмүүсийн донд өнөөдөр тусламж үйлчлэгээ авч байгаа хүмүүсийн донд маш их байна гэдэг нь цаана нийгэмд хүн амын донд энэ мэдрэмж их байна л гэдгийг харуулж байгаа. Тэгэхээр энэ дээр юуг хэлэх гээд байна гэхээр юм чинь анханасаа бүр хүүхэд төсвөр үе залуучуудын маань донд тэр мэдрэмжийг мэдрэхгүй байгаа хэсэг бүлэг хүмүүс байна. Ерөөсөө мэдрээгүй. Бүр анханасаа одоо ерөөсөө хүүхэд тахаасаа эхлээд бүх юм байсан, хоолунд байсан, хувц хунар байсан тий надад аав ээж минь баяр тэмдэглэж байсан. Гэтэ та юуг одоо тэр гоё аз жаргалын мэдрэмж гэж яриад байна гэдэг талаар асуугаад байдаг. Тэр чинь айгүй хэцүү юм биш үү? Одоо ингээ эмч яах вэ? Одоо тэрийг ингээ дахиж мэдрүүлнэ. Тэ дахиад тэрийг одоо аз жаргал гэдэг юм одоо мэдрэмж нь ийм юм а гэдгийг одоо тайлбарлаж хэлж өгөх нь шүү дээ гэсэн. Тэгэхээр нөгөө хүмүүс маань юу вэ гэхээр хотоо ингээд одоо би тэд өөрсдөө ярил л та тий. Бидний амьдрал айгу завгүй өнгөрч байна. За ажил дээрээ очлоо. Нэг л юм стресстэй орчинд явж байна. Хөмсгөө цангатаал тий нэг дүнсгэр. За гэртээ ирлээ. Гэрийн асуудлууд бас ингээд араасаа эдийн засаг санхүү тэгэл нэг л бүгд юм завгүй. Тэгээ бүгд л хөмсгөө цангатсан ядарсан ингээд явж байна. А гэтэл нөгөө яг энэ одоо тойргон дотор ингээд явж хахад юу алга болж байна гэхээр нөгөө аз жаргал авдаг альва зүйлээс те ямарваа нэгэн жижигч бай, томч бай зүйлээс авж байгаа баяр баясгалангийн мэдрэмж чи өөрөө буураа явж байгаа байхгүй юу? Буураа явж байгаа. Гэхдээ хүн энийг хизээч өөрөө мэддэггүй. Энэ тухай бид нар ингээд сэтгэл заслын өрөөнд ингээд үйлчлүүлэгчтэй ярьж байхад үйлчлүүлэгч ярьдаг. Нэр би хизээ сүулт энэ аз жаргалтай, баяр баясгалантай хүүхэд байхдаа те аав ээжтэй эрхлээд, эмээ өвөөдөө эрхлээд тэр мэдрэмжийг авч ийсэн болоо. Нэрээ таны хэлээд байгаа би нэрээ сакс тоглодог байсан, хөгжим сонсдог байсан, би бүжигчин байсан те. Тэр үед би аюу гой баяртай байсан юм биш үү? Тэр мэдрэмж чинь одоо надад байхгүй юм биш үү гэдээ ярьдаг. Тэгэхээр тэр мэдрэмж л одоо багасаад байна гэдэг бол өнөөдөр сэтгцэн эрүүл мэндийн тэр хүн сэтгцэн эрүүл мэндийн ямар нэгэн асуудал өртөх гээд л одоо эрсдэлтэй байна л. Ер нь баг өртцсөн гэж хэлж болохоор би бол баг өртцсөн л явж байгаа гэсэн. Тий. Тэгэхээр магадгүй зүгээр одоо багасаа жишээлбэл тэр мэдрэмжийг ерөөсөө ингээ авч өсөөгүй хөхт гэдэг ингээ байна л да. За тэрэн дээр бол бас их л юм яригдах юм байна. Одоо аав ээж нь яг ямар тий хүмүүсийн тэр хүүхдийг ямар амьдралд амьдруулсан ингээл нөгөө баг байхаас нь ахуулаад нөгөө гидсэнд байхаас ахуулаад нөгөө тэр тухайн хүний тий амьдралыг одоо тий гоё юм сэтгэл хангалуун амьдруулж чадсан уугүй юу гэдэг л асуудал бас яригдана шүү дээ тий. Яг энэ дээр айгүй их одоо толгой ажилуулах эмч нарын хувьд бол их чухал асуудал болчиход байдаг. За үйлчлүүлэгчтэй яг ингэж ярьж хахад эмчээ би анханасаа тий хүүхэд байхдаа ч би баярлж үзээгүй. Би аз жаргалын мэдрэмжүүдийг ойлгоогүй байна. За манай аав ээж ингээд надад тий бүх юм минь өгч исэн байна. Хоол ундтай байсан би одоо тий бүх юмар хангагдчихсэн байна. За тэгэнгүүт надад тоглоом зөндөөл байсан. Гэхдээ би тэр баяр жаргалын мэдрэмжийг би аваагүй гэхээр цаана тэнд юу харагдаад идэв гэхээр нөгөө гэр бүлийн орчин. За ялангуяа тэр айл одоо ямар бүтцтэй байсан тий аав ээж нь яг яаж өсгсөн хүүхдээ магадгүй ээж нь ямар одоо стресстэй явж исэн ээж нь сэтгэл готролтой байсан юм уу одоо жирэмсэн тээж байхдаа тий ээж нь өөрөө сэтгэл готролтой байвал хүүхдийн одоо ялангуяа эхийн урагт одоо урагт байгаа тэр баяр жаргалын даврууд анханасаа ч тутамшилтай байх магадлал айгүй өндөртэй. Нөгөөдгөр ээж аав маань хүүхдээ баярлуулах тэр мэдрэмжийг хөгжүүлэх тэр арга ухааныг хүүхдтэй заагаагүй холбоотойгоор
нөгөө хүүхэд маань өнөөдөр тэр аз жаргалын мэдрэмжийг би авааг өссөн. Та юуг аз жаргалын мэдрэмж гэдэг байна гэж яриад байгаа нь үүнтэй холбоотой байх гэж бодоод байгаа юм. Тэгэхээр хэд хэдэн судалгаанууд ч гэсэн энэ дээр харагдчихэйдэг. Ер нь ээж өөрөө сэтгэл готролтой байгаа тохиолдолд хүүхэд бол одоо сэтгэл готрол буюу тэр аз жаргалгүй мэдрэмжтэй байх тохиолдол бүр 2 дахин их байдаг. Эцэг ихийн аль нэг нь гэж байгаа ганцхан ээжийн тухай ярьж байгаа биш. Аав ч гэсэн үнд хамаатай. Аав өөрөө бас сэтгэл готролтой байвал бас л ингээд хүүхэд маань сэтгэл готролтой баяр жаргалын одоо тэр мэдрэмжийг аз жаргалын мэдрэмжийг авахгүй байх магадлал өндөр байдаг. Ер нь генээр ингээд дамжих одоо яг хэдэн хувь гэх юм те одоо тохиолдол байх ёстой. Ер нь генийн тохиолдол нь харьцангуй бага. Харин стрессийн шалтгаантай нь бол дийлэнх нь гэж бол одоо судлаачид бол тайлбарладаг. За нэг 20-30% нь бол генетикийн асуудалтай холбоотой те. За 70-80% нь бол ер нь бол за тэр гадаад хүчин зүйл, стрессийн хүчин зүйлээс холбоотой гэж үздэг. Тэгэхээр яг ерөөхдөө удамших магадлал бас харьцангуй бага байдаг. Цөөхөн тохиолдож. Тэгвэл ихэвчлэн ерөөхдөө нөгөө одоо ингээл ярих юм бол нөгөө далд ухамсар гээл одоо тухайн үед нөгөө баг ээжийнхаа гэдсэнд байхаасаа тэгээ хүүхэд ямар байсан хэр тавтай тухтай байсан ямар ээжийн те одоо тэр сэтгэл зүйд байсан гэдэг тэр одоо айгүй их чухал болоод далд ухамсарт бичигдсэн баг нөгөө 90% бид нар амьдраад яваад байдаг гэдэг тэрнтэй л бас холбогдоод явах нь шүү дээ тий. Нэг талаараа нөгөө далд ухамсарт байгаа ээжийн сэтгэл готрол, сэтгэл хөдлөлийн мэдрэмжүүд хүүхдийн далд ухамсарт бичигдэж байна. Нөгөө тэгүр бол тэр аз жаргалын даавар ялгаруулдаг генетик одоо юу гэдгийг тэр нейротрансмиттеруудын ялгарлыг дарангуулж байгаа. Яг гэвэл ээж өөрөө аюу стресстэй байна. Стрессийн дааврууд хит их хэмжээтэй ялгараад эхлэхээр нөгөө аз жаргалын даавруудаа багасгаад эхэлнэ те. Тэгэхээр анханасаа нөгөө хүүхэд чинь аз жаргалыг танин мэдэх одоо мэдрэмж нь багтай хүүхдэл төрөөд эхэлж байна гэсэн. Хэдийгээр аав ээж нь одоо тэр хүүхдийг одоо ингээд төрөөд ирсэн үед одоо ядгийн гэр бүл нь салсан байдаг юм уу? Эсвэл ээж нь өөрөө сэтгэл готортаагаас болоод хүүхдээ үл ойшоодог гэж ярьдаг штэ тий хайхарахгүй одоо өсгөж хүмүүжүүлэх юм уу тий хэрэгцээ шаардлагад нь тохирсон сэтгэл хөдлөлийн хариу уруулыг үзүүлээгүйс бодлоод хүүхэд нөгөө сэтгэл хөдлөлийг танин мэдэхгүй байх тохиолдол байна гэсэн. Тэгэхээр ээж аав нар маань тэр бага багт нь хүүхдийнхаа сэтгэл хөдлөлийн мэдрэмжийг хөгжүүлэхэд баяртай зүйл баярлуулдаг, жаргалтай юмд энэ чинь жаргалтай мэдрэмж шүү гэдгийг хөгжүүлдэг. Одоо өөрийгөө ойлгох, ухаарах, танин мэдэхэд нь туслах тэр бүх мэдрэмжүүдийг хөгжүүлэх юм бол хүүхэд өнөөдөр сэтгэл готрлыг сэтгэл готрлаас урьдчилан сэргийлэх боломж байгаа гэсэн. Өөрөөр хэлбэл насанд хүрсэн хойно тэр сэтгэл готрлаас урьдчилан сэргийлэх боломжтой. Нэг талаасаа бас нэг ингэж ярьдаг шүү дээ. Одоо зовлон өвдсөн хүн болвол одоо илүү нөгөө эсрэг жаргалыг илүү мэдэрдэг ч гэдэг юм уу. Дандаа ингээл ерөнхийн нэг тийм амьдралын одоо нэг одоо ийм темпээр явсан юун дээр бол нэг аз жаргал зовлон гэдэг зүйлийг нэг сайн одоо мэдтгүү өтергөл нэг бас ярьдаг шүү дээ. Энэ одоо бас яг энэ дээр нөгөө хэлэх гээд байгаа санаа нь юу гэхээр ингээд хит хангалуун амьдрал бас хүүхдэд нөгөө хүүхдчтэй юм уу тийм өсгөөд эхлэнгүүт тэндээс ч нөгөө баяр жаргалын мэдрэмжийг ойлгохоо болчихж байгаа юм. Яг тий бүх юмд бүх хэрэгцээ нэгээ хангагдаад байна шүү дээ тэр хүнд. Гэтэл нөгөө нэг жоохон дутуу айл бай л да тий өдөртөө нэг хөөрхөн чихэр идэл марууж ичгээр тэндээс ямар их аз жаргал тэр хүүхд авч байгаа болоо тий. Тэнд байхгүй юмнаас авч байгаа мэдрэмж. Тэр бүх юмд байгаа тэгэхээр чинь нөгөө happiness буюу тэр аз жаргалын мэдрэмж баярлах мэдрэмж ч өөрөө бас багасчихдээ юм байна. Зүр ингээс би одоо хүмүүстэй ярилцаж үзээд харахад тэгэхээр бүх юм байгаа тэхлэнгүүд нөгөө эцэг их ч гэсэн бодохдоо миний хүүхд бол аз жаргалтай. Миний хүүхд бол одоо яг одоо хандсан тий. Бид нар бүх юмыг хангаж байна. Бид нар гой сургууль сургаж байна. Энд чинь ингээд аз жаргалтай мэдрэмж авч байна гэж ойлгоод байна. Гэтэл аз жаргалын мэдрэмж гэдэг чинь бас зөвхөн одоо тэр бүх одоо юу гэдэг юм бэ те материалын хэрэгцээ бас биш. Тэр чинь одоо сэтгэл зүйн ойлголцол, сэтгэл зүйн нөгөө бонд гэж ярьдаг те холбоо тогтоож, бие биенээ хайрлаж, бие биенээ ойлгож, бие биендээ одоо юу гэдэг тусалж, дэмжиж тэр маань аз жаргалын мэдрэмж. Бид нэг ярьдаг шүү дээ. Одоо ингээд одооны ийм мандрины үнэр
амт те тэр дээр үед байсан үнэр амтыг ерөөсө гүйцэтгэв гэл ингээл ярьдаг. Тухайн үед чи юм ховор байсан. Тэгээд нэг алим мандрин хүртэл тийм гоё нандин үнэртэй тийм одоо чанартай ингэж санагддаг байсан гэдэг шиг л одоо байна л да. Ер нь бол нөгөө бүх юм бэлэн одоо сүүлийн үед ингээл анзаараад харж байгаад их хөвчлэн бид нар томчуудын хүүхдүүдийг ингээл бас л ярьж л байна л да те. Яг нь мэдээж өөрөө айл болгон өөр л байх. Гэхдээ ингээл одоо жишээлбэл харт амхинд ч гэдэг юм уу ингээл одоо те зохисгүй зүйлд ингээд урвж байгаа зүйл нь магадгүй ингээл нөгөө нэг юм хэвийн те яг ингээ бүх зүйлийг болгоод бүх юм нь байгаад бэлэн цэлэн амьдруулад байсан эргээгээд энэ амьдралд бас ингээ хөтлж байгаа юм болов уу гэдэг нэг тийм бас таамаглал байна л да тий. Мэдээж энэ айгуу чухал гэж хэлэх гээд байна. Хүүхэд байх тус одоо хэдий чинээ бага байхдаа төдий хэмжээний тэр сэтгэл хөдлөлийн мэдрэмжийг танин мэдээж ойлгож тий баяртай зүйл баярлаж, гонигтай зүйл гониглож тэр аав ээжтэйгээ хэдий чинээ харилцаа холбоо сэтгэл зүйн одоо харилцаа холбооны холбоо тогтоож чадна. Төдий хэмжээний нийгэмд гараад ирэхэд бусдаа ойлгох, бусдад өөрийгөө ойлгуулах, за бусдыг ойлгох тий бусдад одоо эрийг сайхан хандах тэр мэдрэмжүүд мань өсөж чинь гэсэн. Нөгөө нэг амьдрах ур чадвар гэдэг буюу тий нөгөө life skills гэдэг юм чинь өөрөө тэнд өсөж байгаа гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр хүүхдийг одоо тэр аз жаргалтай мэдрэмжийг одоо аз жаргалтай сайхан мэдрэмжийг бий болгох тал дээр эрийг сайхан мэдрэмж гэдэг айгуу сайн төрүүлэх тусмаа тэр хүүхэд айгуу сайн байгаа. Гэтэл тэр эрийг мэдрэмжийг чинь ингээд хаанаас авдгийм бэ гэвэл одоо тэр эрэг мэдрэмжийг яаж төрүүлдэм бэ гэхээр ер нь их айцтай багтаа өсгөх ёстой юм байна гэж хараад байгаа. Хүүхэд хэдий ч хинээ ингээл нөгөө айцтай тий бид нараас хүүхд төгшүүртэй өсгөн төдий хэмжээний сөрөг мэдрэмжүүд аяа өндөр хөгждөг юм байна. Одоо ер нь ингээд одоо psycho developmental одоо урсгалыг харъя л да тий ингээд одоо сэтгэл зүйн хөгжлийн онол гэж байдаг. Тэр хөгжлийн онолоор харахад ингээ баг байхдаа хүүхэд хэдий ч хинээ айцтай байна. Төдий хэмжээний одоо нөгөө сөрөг сэтгэл хөдлөлийн мэдрэмжүүд хөгжиж идэм байна. Эхлээд хүүхэд байхад айц, тэгээд дараа нь санаа зовнил, тэгээд сэтгэл готрол, түгшилт. За тэгээд цаашаа ингээд нөгөө өөртөө итгэлгүй байдал гэдэг ийм нөгөө мэдрэмжийн шинж тэмдгүүд бол хөгжөө явчихдаг юм байна. Тийм бас судалгаа гарсан байлээ. Одоо жишээлбэл тийм баг байхаасаа ахуулаад ингээд тийм хэрүүлтэй уруултай тэгээд зодоонуудынтай одоо ийм гэр бүл төссөн хүүхдийн яг аз жаргалын тэр мэдрэмж аз жаргалын одоо тэр дааврууд нь маш бага байт юм байна гэдэг тийм судалгаа гарсан байлаа. Тэгээ харин эсэргээрээ одоо тийм синглэрээ явж байгаа хүмүүс гэж байгаа. Тийм хүмүүс их одоо эрүүл баг урт насалж гин гэсэн тийм судалгаа бас гарсан байлаа. Тэгэхээр өөр нь бол нөгөө бид нар чинь нэг ингэж гэр бүлээ айгу тийм хамгаалах туртаа дээр үесээ бид нартэй салалт бол одоо байх ёсгүй тий хүүхдийг бол өмчрүүлэх ёсгүй ч гэдэг юм уу. Гэтэл ямар гэр бүлд байгаад байна гэдэг тий. Одоо тэр маань энэ одоо эмчнэрийн хувьд ч гэдэг юм уу зөвлөгөөн дээр яаж өөрчлөгдсөн бэ? Одоо хэр барагтаа бол нөгөө салахыг бол одоо бараг л үгүйсгэх ёстой л гэдэг байсан шүү дээ тий. Мэдээж одоо эмч хүн үйлчлүүлэгчтэй гэрүүл салахыг бол шууд зөвлөхгүй. Гэхдээ мэдээж одоо гэр бүлийн хүчирхийлэлтэй тий тэр асуудлыг хичнээн одоо олон удаа шийдэх гээд аль аль талаасаа тий одоо зохицохгой болохгүй байгаа тохиолдол мэдээж бид нар одоо тий шалтыг дэмжсэн зөвлөгөө бол бас л өгнө л тоо өгнө. Гэхдээ юу вэ гэхээр энэ дээр юу вэ гэхээр айгүй анхаарах юм одоо тэр хүчирхийлэл байнгын одоо гэр бүлийн дарамт байнгын гэр бүлийн хэрүүл чинь өөрөө байнгын одоо стрессийн түвшин өндөр болгоно. Эндээс болоод янз бүрийн тийм зан авирын одоо өөрчлөлт гарна. Тэр хүн ганцаараа биш шүү дээ. Одоо нэг хүчирхийлэгчийн хажууд байгаа, нэг ийм сөрөг мэдрэмжтэй хүний хажууд байгаа эхнэр буюу нөхөр тэр нь түүний дагаад хүүхдүүд эргээд бүр сайн ярих юм бол хамаатан садан аав ээж ах дүү нарын проблем болчдөг л доо. Тэгэхээр байнгын стресс бол өөрөө сэтгцийн эмгэгт өртүүлэх айгүй томоохон шалтгаан болчдөг. Тэгэхээр ийм тохиолдолд бол одоо шийдэгдэхгүй бол салсан дээрээ л гэж зөвлөхөөсөөр авах. Ер нь Монголын аз жаргалын индексийг хэр хавцаа байд юм бэ? Тийм. Аз жаргалын индексийг айгүй үзүүлсэн одоо нэгдсэн үндэсний байгууллагын тийм тоо баримт байдаг юм билээ. Тэгээ нэг сонирхоод харж байхад бол нийт 143 улс орнуудыг чагсаагаад үзэхэд Монгол улс бол 69-т ордгоо аз жаргалын индексээрээ гэдэг. 69. Тэгээд дунд хавцаа.
Тэгээд тэр дотроо тэр индексийг бас би сонирхоод үзлээ л дээ. Тэр индекс дотор юу гэдгийг би гэхээр нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүн. За тэгэхээр нийгмийн эдийн засгийн үзүүлэлт бас айгүй чухал тий аз жаргалыг бий болгодог үзүүлэлт байдаг юм байна. За нөгөө тэгүүрээ авилгал хийл ахвал хэрэг байна. Тэгээд нийгмийн одоо тэр өгөөмөр байдал тий энэ бас айгүй том үзүүлэлт байдаг юм байна. Нийгмийн дэмжлэг гэж байгаа. Бие биенийгээ ингээд ямар нэгэн асуудалд ороход тэр нийгэм хэр их дэмжлэг тусалцаа үзүүлдэг гэдэг энэ үзүүлэлтүүд нийлээд ад жаргалын индекс гэдэг үзүүлэлтэнд ордог юм байна. Тэгэхээр манай улс ямар байгаа вэ гэл ингээд бодохоор бид нар нийгэм эдийн засгийн асуудал маань ямар байгаа илээ те хүмүүс өнөөдөр гараад гудамжлал албаандаа эсвэл хурш айлтаа эсвэл хамт олондоо стрессгүй амар амгалан тайван байж гэнэ үү ажил одоо орлого маань те нөгөө цалин маань хэр сайн байгаа билээ те хүүхдүүд маань одоо гоё эрүүл сайхан сургууль орчинд байна уу тэ за ямар нэгэн байдлаар би өвдлөө гэхэд хамт олон нийгэм маань хэр дэмжиж байгаа билээ гэх юм гэхээр нөгөө ад жаргалын индекс бас багтай л харагдаад байна. Энэ дээр бас нэг юм асуумар санагдаж байна. Тарих бол бас бодит бишийг ингээд ялгадаггүй гэдэг байгаа шүү дээ. Тэгээд нэг зарим ийм терапи бас байдаг нөгөө инээмсгэл өдөрттэй одоо маш ихээр инээмсгэл. Тэгэх юм бол тарих өөрөө чамайг ад жаргалтай байна гэж одоо хурддаг гэдэг байгаа шүү дээ. Энэ хэрэг бас бодиттой. Энэ бас нөгөө тэр цаана хүний биеэс ялгарч байгаа нөгөө ад жаргалын даавруудтай бас ялгаар тэ одоо холбогдож гарч ирж шүү дээ тэ. Мэдээж энэ бол зөв гэж хэлэх гэдэг юм чинь. Ерөөсөө нөгөө түрүүн би нөгөө яриад байсан үйлчлүүлэгчийн дийлэн хувийн тэр аз жаргалтай мэдрэмжээсээ буюу баярлуулдаг, жаргаадаг тэр зүйлээсээ одоо аюу хятсан байдаг. Цөөрцөн те багассан явж идэг. Ажил амьдрал юу гэдэг гэр бүлийн асуудлаасаа болоод өөртөө ч цаг гаргахгүй, тэрэнд ч зориулагдахгүй явж гин гэсэн үг. Тэгэл өдөр болгон тэр гоё сайхан инээмсэглэл, бие биенлүгөө хараад инээмсэглээд зориудаар үсгэж байгаа зөвгөнл маань өөрөө зан үйл болж төлөвшдөг. Тэр инээмсэглэх тоолонд нейротрансмиттерүүд маань нөгөө тархины үйл ажиллагаа чинь танин мэдээд тэр баяр жаргалын сайхан даавруудаа ялгаруулаад тэр ялгарсан дааврууд маань өнөөдөр нөгөө готронг сөрөг сэтгэл хөдлөлийн мэдрэмжийг өөрөө багасгах гэдэг гэсэн үг. Тэгээ айгүй сонирхолтой нэг юм жишээ байдаг байхгүй ингээд үйлчлүүлэгчтэй ингээд яг энэ аз жаргалын тухай яриа явж байгаа. За баярлуулдаг зүйлүүдээ ингээд бичээч та. Ингээд дийлэн үйлчлүүлэгч бол 10 дотор бичдэг. Гэтэл яг энэ одоо заслын одоо техник дотор хамгийн багадаа одоо тэр хүн 100 бичих хэрэгтэй. Гэтэл энэ үйлчлэгээ авч байгаа хүмүүс дотор бол бүр зарим хүн баярлуулдаг зүйлээ сайн мэддэггүй. Намайг баярлуулдаг зүйл яг юу юм болоо гэдэг. Тийм. Тэгээд ингээд бид нар ярьдаг байхгүй. За баярлуулдаг зүйл юу ээж болох вэ те? Гоё ингээд өглөө наранд гараа те. Одоо тэрхэг чанархгүйгээр уулын орой дээр те. За гоё наранд те. Эсвэл гоё цэнхэр тэнгэр хараа танд ямар мэдрэмж төрж ийн гэдэг ингээд. Эн чинь нэр гоё юм байна. Над таатай байна, дулаахан байна. Тэгэхээр ингээд бид нар нөгөө таатай мэдрэмж төрүүлдэг энгийн зүйлээс хүртэл холдсон л явж байна. Удамж талбай далхаад явж байхдаа ямар гоё одоо Монгол улс хөгжсөн юм бэ те Улаанбаатар хот ямар гоё барилга барьсан бэ гэж би харж чадахгүй байна. Хаана юу байгаа гэж бид нар мэдрэхгүй явж байна. Өглөөш таглараад энэ хурдан яваасаа энэ тэглээ энэ миний урдуур шахлаа л гэж л бодож байгаа болохоос нөгөө мэдрэмжээсээ л салаад яваад байна гэсэн. Тэгсэн мөртлөө бид нар нөгөө сөрөг юмн дээр айгуух төвлөрөөд байна гэсэн үг те. Тэгэхээр нөгөө түрүүний яриад байдаг инээмсэглэл тэр одоо зориудаар хийж байгаа үйлдэл чинь ч гэсэн аз жаргал үүсгэж болно. Баяр баясгалангийн мэдрэмж үүсгэн. Энд чинь өөрөө бас нөгөө талаараа сэтгэл зүйн 10 бахна ш. Бид нар чинь Европт юм уу Америкт ч юм уу явхаар ингээл хүн болгон хараад инээмсэглэл Монгол хүн тийм юмд айгу тийм хол байд юм бэлээ. Ингээл эхний нэг ганц 2 хоног бол нэг эвгүй санагдаал ингээл бие барайл те дараа нь бол 3-4 хоногоос эргээгээд инээж сурдаг байхгүй юу. Тэг бид нар бүр нөгөө инээх чадвараа хүртэл бас нэг юм алдсан байдгийн болов гэж бас харагдмаар те. Тэг яг тэрийг нэг юм одоо нутгаасаа гараад гадагшаа явбал гадны соёлтой ингээл нэг тийм уулзаал ингээд ирэхээр л яг тэр нэг ажиглагдаад байгаа байхгүй тийм. Тэр байтугай бүр энэтхэгт би сүлд очиход хүртэл энэтгэх хүмүүс айгүй тийм бас ялгаатай. Ингээд хүн рүү хараад бас их сайхан инээдэг хүмүүс. Тэгэл монголчууд бол баг би энэ рүү харахаар энэ одоо баг яад инээгээд байгаа юм.
тэг шоолоод байгаа мó гэж харахаар мэдрэхээр те тиймэрхүү байдаг. Энэ яг байдаг. Одоо жишээ нь ингээд зүгээр туршилт хийлдэг. Гудамжинд сайн байна уу гэд хүнтэй мэдлэхээр хүний нүд рүү харддаг манайхан чинь те дийлэнх нь. Тэгээд нөгөө дандаа сайн байна уу гэхээр гар руу хараад байдаг байхгүй юу? Тийм. Нүд рүүгээ баг би нүд рүү одоо бид нэр сайн байна уу гэхээр ингээд нүд рүүгээ хараа сайн байна уу те. Биш дандаа гар руугаа тий ингээд хардаг. Яг энтэй адилхан нөгөө бас бид нар гадны оронд ингээд оюутнуудаараа явжсэн чинь за нөгөө төлөө гэл ингээд нөгөө тий ингээд уухта за бид нар тий аз жаргалын төлөө гэл ингээд суусан чинь бид нар юу руугаа харж ах вэ? Тэр доошоо аяг руугаа хундаг руугаа хараад байгаа гэсэн үг. Тэгэхээр бид нар ерөөсөө бие биентэйгээ ингэж нөгөө нэг тий нүдэрээ харж баярлаж инээмсэглэх тэр мэдрэмжээс холбоо тогтоох гэдэг юм. Одоо наацх нь айгүй чухал ахна ш. Тэр чинь хүртэл одоо миний тархин дотор энэ гоё баяртай мэдрэмж болж байна. Баяр жаргалын одоо тэр мэдрэмжийг бид нар авч байгаа гэсэн үг. За тэгээ мэдээж инээмсэглэл орно мэдээж те сайхан инээмсэглэх чинь тэр ямар их олон гоё серотонин, дофамин те окситоцин давруудыг ялгаруулах байлээ хэрэгтэй гэсэн. Одоо тэгэхээр өөрөнгөдөө нөгөө нэг аз жаргалд бид нар суралцал гэсэн үг болоод байна шүү дээ тий. Ерөөсөө л тийм. Суралцаж болно. Энэ одоо баг асуух нэг шаардлагагүй. Миний асуултан дотор байсан байхгүй. Аз жаргалыг бид нар суралцаж болдгийм үү гэж асуумаар байсан байхгүй юу? А яг одоо энэ инээмсэглэлж бай. Сайхан нөгөө тэврэлт одоо сүүлийн үед бас их тэвэрдэг болсон шүү дээ тий. Энэ тэврэлт чинь өөрөө бас их гоё аз жаргалын дааврыг ялгаруулдаг гэд би тэрийг бол яг бас уншиж ирсэн юм байлаа те. Сүүлийн үед ч бас нэг аз жаргалын талаар нэлээд судалгаанууд яваад ер нь аз жаргалын энэ талаар бүр 70 одоо нэг ийм судалгаа бол 75 жил үргэлжилсэн тийм судалгаа байт юм байлээ. Тэгээ тэрэн дээр бол ерөөхдөө хүн ингээд тэгээ аз жаргалыг одоо ингээд суралцаж болдгийм аа гэдэг нэг тийм судалгаа бас. Ерөөсөө л одоо засалж бид нар эмчнэр бид нар юу хийж байна гэхээр те дийлэн хүмүүс нь ийм хүмүүс орж ирдэг гэдэг түрүү ярьсан. Бид нар юу төлөвшүүлэх гэж байгаа энэ хүний амьдралын тэр одоо зан үйлийг аз жаргалтай мэдрэмжийг мэдрүүлдэг зан үйлэн дээр авчиж байгаа. Гэхдээ нэг юм их бас аюу зүй ойлгох хэрэгтэй. Аз жаргалыг хит их мэдрээд байвал бас энэ аюул. Тэ? Хит их баяр баясгалантай болоод байвал эн чинь бас өвчин юм болчдаг. Тэгэхээр нөгөө тэнцвэртэй л гэж хэлэх гээд байна л да. Тэнцвэртэй, аз жаргалтай юм бас амьдралд өдөр тутам байх хэрэгтэй. Мэдээж одоо нийгмээс юм уу гэр бүлээстэй янз бүрийн стресс байх нь тодорхой. Тэрийг бид нэр буруулна гэдэг бол аюу хэцүү. Тэгэхээр тэр аз жаргалыг бий болгодог тэр зан үйлдэлд суралцах нь аюу чухал гэж хэлэх гээд байна. Тухайлбал хамгийн одоо энгийн зүйл бол юу гэхээр өдөр тутмынхаа амьдралын хэм маягийг та ингээл үнэлээд үзэлтэй. За өглөөрт босоод та тэрнээс хойш юу хийдэг вэ? Таатай гоё баяр жаргал үүсгдэг ямар мэдрэмжүүдийг таавдаг ингээл. За ингээд өөрийгөө бодоод үзье те. Тэгэхээр л миний нөгөө аз жаргал авдаг мэдрэмж чинь байна уу? Нөгөө дуртай зүйлээ хийгээд гоё те. Оо би өстой гоё биш шүү. Надад ямар таатай байна. Ямар сайхан юм бэ гэдэг мэдрэмжүүд байж ивэл тэр өдрийн үйл ажиллагаа, тэр өдрийн бүтээмж, тэр өдрийн ажлын гүйцэтгэл шал өөр үдх юм байна. Тэгэхээр тэр мэдрэмж байхгүй байгаа бол одоо та анхаар гэсэн үг шүү дээ. Анхаарах тохио. Өөрөөр хэлбэл юу вэ гэхээр нөгөө дуртай зүйлүүдэд та баг гэдэг юм байна л гэсэн үг. Бараг ихэнх хүмүүсийн хувьд бараг тэр алдагдсан байдаг байх гэж бодогдож байна. Ер нь дийлэнх нь алдагдсан байх. Тий. Одоо ингээл өглөөнөөс ахуулаад ингээл бодохоор яг зөв биднүүсийн хувьд одоо миний хийдэг ажил бол өөрөө ингээд бас яг тэрийг нэг дэмждэг ажил бас байгаад байгаа байхгүй юу. Тэгэхээр бид нар бол тэрийг нэг юм ойлгочихсон гэх юм уу тий. Тэгээ ихэнх ингээд бас ийм суралцагч нараа ч юм уу уулзж байгаа хүмүүсээ ингээд ажиглаад харж байгаа зүгээр өдөр тутмынхаа амьдрал нэг юм циклд орцсон. За өглөө бослоо тэгэл одоо шүдэ угаалаа нүрээд нэг цэвэрлээд тий нүрээ будлаач гэдэг юм эмхтэн хүн бол за эрэгтэн хүн бол нэг усанд орохгүй бол тэгэл бараг л ажил руугаа нэг цай уухгүй тий ингээд гараал явдаг. Яар уу санд руу тэгэл юусэн нөгөө гэрээсээ гарлаа нөгөө стресстэй нүр тулна гэдэг шиг нөгөө машин бөглөрөлгээл ингээд явж идэл нэг мэтгэр ажил дээр ирсэн байж идэг. Өдөрч ингээ бурчигнаал нөгөө ажлынхаа дороос гарахгүй байж идэл тэгэл орой тарах цаг нь болол тэгээ гэртээ хараад амардаг гэд ерөөсөө одоо нэг ийм циклд орчихсон. Тийм. Тэгэхээр л одоо би юу гэж хэлэх гээд байна гэхээр тэр цикл дотроо нэг удаа өөртөө цаг гаргаад
тий. Өөртөө цаг гаргаад өөрийнхөө одоо амьдралын цикл дотор би баяр жаргалтай хэрд олон зүйл хийдэг юм бэ гэх нэг 30 минутанд өөрийнхөө дуртай зүйлийг хийх дуртай зүйлийн чагсаалт гарга гэдэг байхгүй. Тэгэхээр тэр хийх дуртай зүйлийн чагсаалтын дотор 10 юм л толгоон дотор чи эргэлдэж байвал та ер нь яг аз жаргалтай амьдарч гэнэ үү гэдэг асуултыг өөрөөсөө асуух хэрэгтэй л гэсэн. Тэгвэл анхаар би ийм одоо сөрөг мэдрэмжтэй би ийм готрон байгаа юм байна. Өөртөө итгэлгүй байгаа юм байна. Баяр жаргалтай биш байгаа юм байна. Магадгүй өдөр тутмынхаа ажлыг хийх гүйцэтгэхэд би саад уучраад байгаа юм байна. Айгүй бол зарим нь бол бүр хойшин тавьцсан явж байгаа шүү дээ. Өнөөдөр хийн, маргааш хийн, нөгөөдөр хийн гэж явж байгаа. Тэгээ бүтээмж гарахгүй байгаа бол тэр дуртай зүйлийн мэдрэмж чинь хэр байгаа юм бэ? Дуртай зүйлээ та өдөр болгон хийдэг байна уу гэдэг рүү анхаарах хэрэгтэй гэсэн. Нөгөө тэгүр юу гэвэл бидний хамгийн бас нэг анхаарах зүйл бол бодол байна. Ерөөсөл бодол руугаа нэг өнгийгээд нэг үз. Тэрч болохгүй байна, энэч болохгүй байна, нөхөрч болохгүй байна, эхнэрч болохгүй байна. Бид нар амар шүмжлэгчтэй бие бинээ шүмжлээл дандаа ийм сөрөг талаас нь хараад байна. Эсвэл өөрийгөө харьцуулна. Тэр ч одоо мундаг байхад би чи ингэж чадахгүй байна. Тэрний хүүхдүүд ийм мундаг явж хахад манай хүүхдүүд муу байна ч гэдэг юм уу те. Эдгээр энэ сөрөг бодлууд, энэ сөрөг одоо бодол ярианууд гэх юм уу та те. Эн чинь эргээд миний нөгөө эрэг сайхан мэдрэмжинд л нөлөөлөд байгаа гэсэн. Тэгэхээр бодлоо бид нар нэг анхаарч те. Бодол дээрээ бид нар бас айгу одоо эрэг зүг болгох. За эрэг зүг гэхээсээ илүү бид нар бодиттой эрэг зүг болгох. Энэ тал дээр айгу анхаарах хэрэгтэй юм шиг харагдаад байна. Түрүү нөгөө эмч ярьжсэн бас нөгөө хит их аз жаргалыг мэдрээд хит их аз жаргалтай ахч нөө сэтгцэн эмгэг гэд ярьжсэн те. Ялангуяа нөгөө амиа хорлолтын өмнөх гэд нэг юм бичлэгүүд заримдаа нөгөө фэсээр явдаг штэ. Одоо амиа хорлох гэж байгаа хүн болгоно л нэг тийм гутарсан байдгүй. Энд бол бүр тийм харин эсрэгээрээ бүр маш их аз жаргалтай харагддаг хүний цаанаа бас юм сэтгэл готрол нугатж идэг гэд те. Тэрний талаар та дэлгэрүүлж. Ер нь бол яг үнэ. Ер нь дэлхийн одоо бас алдартай жүжигчид магадгүй бидний бас мэддэг одоо хүмүүс дотор яг юу гэдэг вэ гэхээр яг энэ амиа хорлолтын өмнө бол хүний зан үйл айгүй огцом өөрчлөгддөг гэж ярьж байгаа. Тэгээд ялангуяа нөгөө ерөөс хүнд бол ерөөсөө аз жаргалаар дүүрэн, баяр баясгалангаар дүүрэн, эрч хүчтэй, энергитэй гэж ярьдаг те. Их урам зоригтой бүхнийг одоо сайн сайхны төлөө ингээд зориулагдаад байгаа ч юм шиг, өөрийгөө золиослоод байгаа ч юм шиг энэ зан үйлийн цаана магадгүй тэр хүн сэтгэл готролтой байх магадлал өндөр байдаг. Энийг бид нар бас юу гэж ярьдаг вэ гэхээр яг эмнэлзүүд бид нар бас маск депрешн гэдэг л те. Өөрөөр хэлбэл маск тавьчаад ард нь тэр хүн сэтгэл готраад байна гэсэн үг. Тэгэхээр нөгөө амьдралаас авж байгаа таашаал нь байхгүй болоод байгаа гэсэн. Амиа хорлолт гэдэг зүйл бол нь шүү дээ. Хин нэгэн хүн ингээ зүгээр ер нь яваад хийчдэг зүйл бол биш. Энэ нь шүү дээ. Амьдралаас авдаг бүхий л таашаалууд алга болж байна гэсэн үг те нэг талаараа. Нөгөө талаараа тэр нөгөө баяр баясгалангийн зүйлээр тэрийг яаж яах гэхээр нөхөж далдалж байгаа гэсэн. Тэ. Нөгөө талаараа бусдад тэрийгэ тэр дотоод мэдрэмжийг мэдрүүлэхгүй таниулахгүй байх. Янз бүрийн оролдож үдсэн тэндээсээ гарах гэж тий маш олон удаа гарах гэж оролдож хүмүүс шиг ингийн байх гэж хичээсэн гэхдээ дийлээгүй. Тэгээ энэ нь эргээд тэр мэдээж шууд л хийдэг зүйл шүү дээ. Маш олон удаа орлого хийсэн, үдсэн. За тэгээд нэг удаа их тэрэ яг бүтэлтэй болж байгаа гэсэн. Тэгэхээр ер нь дийлэн хүмүүс ийм бас зан үйлийг гаргадаг. Тэгэхээр бид нар бас хит их баярлаад байгаа, хит их аз жаргалтай байгаа. Бидний нүдэнд ямар ч асуудалгүй байгаа нөхөр бас нэг шалгаж үзэх шаардлагатай байдаг юм байна тий. Тэр депрешн байх үү дээ. Өөрийгөө ч гэсэндээ шалгаж үзэх шаардлагатай байх нь шүү дээ. Магадгүй ингээ хүчлээд байна уу? Тэрний цаана бас юу мэдрээд байна? Шаардлагатай тохиолдолд бас мэргэжлийн эмчийн тусламж зөвлөгөөг бас авах шаардлага тий авах шаардлагатай. Тэгээ одоо сүүлийн үед яг монголчуудын хувьд яг мэргэжлийн хүмүүс рүү ханддаг болж ин л та. Урд нь бол тийм байгаагүй баруул сэтгэл зүйч гэж юу юм, сэтгэл засалж эмч гэж юу юм тэгэл ингэдэг л байсан тий. Бараг л очиж үзсэн их хэрэггүй юм билээ штэ гэсэн нэг тийм хандлагатай байсан тий. Одоо бол бас харцсангуй арай соёл өөрчлөгдөж байна. Соёл өөрчлөгдөж тий. Ер нь бол яг судалгаагаар тийм байдгийг одоо эн чинь 10 жилийн өмнө хийгдсэн судалгаан дээр
дийлэнх одоо ингээд одоо сэтгэл зүйн тэмцээн өр шаналгаанууд эхлээд за одоо сэтгцийн нарийн мэржлийн эмч рүү очтол ямар замыг туулж байна те хичнээн хоногийн дараа оролцоогоор очиж байна гэдэг. Тэнгүүд яаж яана гэхэд дийлэнх нь 40% нь энэ 10 жилийн өмнөх судалгаа шүү. 40% нь анхан шатны тусламжийг хаанаас авч яана гэхээр лам бөөнөөс авч ирсэн байна. Тийм. Гэхдээ би энэ тоог бол нэг бас их буурсан гэж бодохгүй байна. Яг л одоо ч гэсэн хүмүүс бол асуудал гарвал тийм лам руу явдаг, бөөрөө очдог ч гэдэм үү те эсвэл Есүс Христ итгэдэг ч гэдэм үү. Энэ бас урсгал бас байгаа. Гэхдээ дийлэнх нь одоо юу ялж байна гэхээр бас энтэйгээ зэрэгцээд хүмүүс айгүй сэтгцэн эрүүл мэндтэй ханддаг, эсвэл зүүчдэр очдог тийм соёл бас дэлгэрчээд байна. Сүүлийн үед одоо подкастаас ч гэсэн айгүй их мэдээлэл авч шүү дээ. Тийм. Та хоёрын ярьж байгаа энийг ч гэсэн бас сонсоод ер нь бол бас нэг юм асуудалтай байгаа тохиолдолд тэрийгэ бас нэг тестэлж үзэх ч юм аа. За надад бас нэг иймэрхүү зүйл байна шүү гэдэг нэг тийм бодлыг суугаасаа гэсэн тий. Утгаар л ер нь бол энэ подкастыг бас хүргэж байгаа, явуулж байгаа. Тийм болохоор би бас яг энийг эмчийнхаа зүгээс хэлмээр байна. Танд ямар нэгэн байдлаар баяр жаргалтай, аз жаргалын мэдрэмж авахгүй, сэтгэл ханамжгүй, өдөр болгон л ердийн санагдаад байгаа бол та бас анхаарах хэрэгтэй. Тэ анхаарах хэрэгтэй шүү. Энэ байдал ер нь хэр удаан үргэлжилсэн бэ? 2-7 хоног буюу түүнээс удаан хугацаанд үргэлжилсэн бол та ер нь нэг мэргэжлийн эмчт, мэргэжлийн сэтгэл зүйч нартаа хандаад үзүүл яасан юм бэ? Энэ байдлыг ингээд нөгөө ердийн за байх байлгүй дээ, за болох байлгүй дээ гэд ингээд яваад тахаар энэ байдал өөрөө эргээд хүндэрдэг. Одоо гэр бүлтэй тухгүй болно, ажил дээр бүтээмж гаргаа байлна, эргэн тойрны хүмүүстэй хүлээн зөвшөөрөгдөхөө байлна, магадгүй асуудал үүсч эхэлдэг. Гэтэ хизээч хүн өөрийнхөө тэр сэтгэл готрол тавгүй мэдрэмжийг болж ийн гэж үздэг. Магадгүй өөрийгөө арчаагүй сул дорой гэж мэдрэх гэдэг. Би айгүй залхуу байна гэж зарим хүмүүс ярьдаг. Би айгүй залхууралтай байна. Би юу ч хийх сонирхолгүй байна гэдгийгээ залхуурал гэж яриад байдаг. Энтэй андуураад байдаг. Тэгэхээр би энэ бол залхуу байдал биш, энэ бол сул дорой байдал биш, энэ бол аз жаргалын мэдрэмжийг авч чадахгүй байгаа сэтгэл санааны байдал. Энд гэхдээ ингээд одоо жишээл хугацаа байх уу? Одоо би жишээлбэл яаж юм бэ? Хүн болгон одоо өдөр болгон л аз жаргалтай байхгүй шүү дээ, тий? Аз жаргалын мэдрэмжийг магадгүй зарим өдөр авахгүй байх нь тийм муу биш те? Муу биш байх ёстой те амьдрал дээр. Гэхдээ хэр удаан үргэлжилсэн нөгөө аюулын харанга дэлтэн гэдэг шиг тийм хугацаа бас байх уу? Өөрөөр хэлбэл яг би одоо үндсэн 3 юм хэлэх гэж байна л да. Баярлуулдаг тэр одоо тий аз жаргал үүсгдэг зүйлээсээ та таашаал авахгүй болчих. Юмд идэв сонирхолгүй болчих те идэв сонирхолгүй ямар нэг юм найзуудтайгаа уулзъя гарчгүй гэхээр сонирхолгүй байгаад байна. Дээр нь та одоо юу гэдгийг сэтгэл хөдлөл буураад нэг уйтгартай юм шиг гонигтай юм шиг мэдрэмж аваад байна. За ийм мэдрэмж аваад энэ нь 2-7 хоног буюу их ойрхон сонсогдож байгаа юм. Тэ бид нар баг ингээд хүмүүстэй ярихаар бүр наа чин жил болсон штэ гэж ярих гад идэг те. Тэгэхээр 2-7 хоног буюу түүнээс дээш хугацаанд үргэлжлээд нөгөө өдөр тутам хийдэг тий. Одоо бид нар чинь бүгд аав ээж байгаа. Эсвэл аль нэг эхнэр нөхөр байгаа. Эсвэл ажил дээрээ нэг ажилтан байгаа. Өдөр тутам хийдэг ажилд чинь нөлөөлөд байгаа бол гэр орноо цэвэрлэхээр дургу үрээд байна. Хоол хийх гэхээр дургу үрээд байна. За нэг орон дээрээ лифтмээр байна да. Гармааргүй байна. Найз нөхдөдөө ч уулзмааргүй. Нөгөө ажиллаа хийх гэхээр нэг л сонирхолгүй байна. За тэгээд нэг гоё юмнаас таашаал авахгүй юм да. Гоё кино үзчих би баярлахгүй л байлээ. Нэг гоё кино гэл те. Тэгэж үзэхгүй байна. Ийм шинж тэмдэг гараад байгаа л бол одоо энэ сэтгэл та нэг сэтгцэн эмчд шалгуулад үтсэн дээрээ л гэсэн тав. Хүн ер нь ингээд таны зүгээр ингээ анзаарч ирснээр гэх юм уу? Хүн өөрөө даван туулах одоо ингээ чадвартай гэдэг шүү дээ тийм. Хүн одоо магадгүй зүгээр нөгөө баг байхдаа ямар амьдралтай байснаас шалтгаалаад тухайн тэр хүний одоо дархлаа бол янз янз л байгаа. Гэхдээ зүгээр нөгөө энгийн одоо жишээлбэл магадгүй тэр хүн өөрийгөө би өвдөөгүй гэл ингээл бодоол явдаг. Гэхдээ надад асуудал байна гэж мэдрээл яваад байдаг. Инээс зүгээр заавал эмчтэр очихгүйгээр бид нар тусалцаа авахгүйгээр ингээд өөрийнхөө дотоод хүчээр нөөц боломжоор даван гарах тийм боломж байгаа юу? Мэдээж байгаа. Энийг юу гэж хэлмээр байна гэхээр нөгөө бид нар энэ өдөр тутам байдаг ажил амьдралын баланс
Тэ тэнцвэр. Нөгөө миний хилээд байдаг мэдээж бид нар чинь ингээд дандаа л ад жаргалтай амьдрал бас байхгүй шүү дээ. Дандаа л өдөр болгон нөгөө сэтгэл зовниулсан янз бүрийн мэдээ сонсч бид нар янз бүрийн одоо ажил хийж явахдаа ч гэсэн дандаа л гоё ад жаргалтай байхгүй байгаа учраас тэм сөрөг мэдрэмжүүдтэй сөрөг бодлуудтай явж байгаа. Тэрийгэ балансуулж тэнцвэржүүлдэг тэр сайн сайхан мэдрэмжийг авдаг зүйлүүдээ хийчих. Тэгэх юм бол энэ өөрөө тэнцвэртэй байна. Тэ өөрөөр хэлбэл тэр нь юуг бий болох гээд байгаа цаад одоо механизм нь юу юм гэхээр сэтгэл хөдлөл хянах чадвартай болгож байгаа гэсэн. Би өөрөө ирэхгүй нөгөө юм хойшлуулад байна. Би мэдээд байгаа мөртлөө өөрөө ирэхгүй тоглоом тоглоод байна. Нөгөө ажил тэнд хүлээгдээд байгаа мөртлөө би тоглох гээд байна. Тэр чинь л нөгөө хянах чадрын тухай бид нар яриад байна гэсэн. Тэгэхээр ажил амьдралаа тэнцвүүлэх энэ зан үйл маань өөрөө магадгүй бидний нөгөө тэр дотоод тэр сэтгэл хөдлөлөө хянах одоо ур чадварыг нэмэгдүүлэх. Наазах нь бидний энэ ажил амьдралын зан үйлээ нэмэгдүүлэхэд нойроо зүв болгочихж байгаа. Хоолоо тогтмол идчихэж байгаа. Дасгал хөдөлгөөн хийчихэж байгаа. Энэ зан үйлүүд маань эргээд бидний сэтгэл хөдлөлийг доктортой болгох. Нөгөө гутан сөрөг бодол төр удаан байх ёсгүй байхгүй бид. Удаан байхгүй байх тэр байдлыг бий болгож чинь гэсэн. Тэгэхээр нөгөө стресс менежментийг л амьдралдаа бас хэрэгжүүлэх шаардлагатай болчиход байгаа шүү дээ, тий. Хамгийн түрүүнд л стрессээс эхэлнэ, сүүлдээ депресс рүү орно гэл ингээл явчихна, тий. Тэгэхээр мэдээж яриг одоо яадгийн стресстэй байгаа хүнд депресстэй одоо бүр тэр байтугай одоо шүүбурж хаашлаад явж байгаа хүмүүсийн хувьд бол аз жаргалын одоо мэдрэх мэдрэмж бол алдагдал байна гэсэн үг тий. Ер нь бол аз жаргалыг ингээд өдөр тутам хэр одоо нөгөө мэдэрч чадж байгаа гэдгээс шалтгаалал одоо би сэтгцийн хувьд ямар хуу байна гэдэг тэр нэг юм юу л төвшин гарч ирэх гээд тах шүү гэн тий. Ер нь эрүүл хүн сэтгцийн хувьд эрүүл хүн гэж ярил л да тий. Би өөрөө сэтгцийн үед одоо эрүүл байна. За би гайгүй юм биш дээ гэд ингээд хэрэг мэдээ гэвэл хүн баярлж байгаа. Баярлуулах үйл явдал болж хахад би баярлж байна. Болж байна. Би баярлж байгаа юм байна тий. Нөгөө талаараа гонигтай үйл явдал болж хахад би бас гонилж байгаа юм байна. За үүгээрээ би нэг гайгүй эрүүл байгаа юм байна. Нөгөө түгээр юугээр нь бас харж болох вэ? Тэр баярлуулж байгаа юмд одоо бид нар хариу урвал үзүүлж байгаа баярлж байгаа хариу урвал маань тухайн төр үйл явдалтайгаа тохирсон байх хэрэгтэй тий. Тохироогүй баярлж болно шүү дээ. Амар жижигхэн юмд бүр хит их баярлаад байвал бас л энэ өөр асуудал. Жижигхэн одоо гонигтай юм болж хахад тий. Тэрийг хит их хүн дээр хүлээж аваад байвал энэ өөрөө бас сэтгцэн эрүүл мэндийн асуудал. Тэгэхээр тэр маань тохирж гин үү тий. Тэгээ би нийгэм орчинтойгоо найз нөхөд гэр бүл хамт олонтойгоо өдөр тутмын үйл ажиллагаагаа ердэн хийгээд илдэг сайхан харилцаад одоо юу гэдэг те сургуульдаа сураад ажлын гүйцэтгэлээ хийгээд ингэжээвэл энэ эрүүл хүн байхгүй. Тэгэхээр бас өөрийгөө бас би сэтгцэн үед эрүүл үү гэдгийг бас айгүй мэдэх юм жаа. Одоо та түрүүн хэлжсэн хүүхэд те одоо бага наснаас нь ахуулаад тэр юм аз жаргалын гой мэдрэмжийг ингээд аав ээж анханасаа өгөх хэрэгтэй гэдээ ярьжсэн тий. Тэрийг яг юун дээр аав ээж яг анхаарах хэрэгтэй вэ? Би аав ээж ийм байгаасаа гэж боддог. Ер нь хүүхдүүдтэй ярилцж байхад аав ээж ч гэсэн зовдөг хүмүүс шүү дээ тий. Аав ээж ч гэсэн баярлдаг, аав ээж ч гэсэн зовдөг. Энийгээ хүүхдтэйгээ одоо тий ингэж харуулж, үзүүлж, хамтарч одоо тэр хамтын сэтгэл зүй гэдэг юм да. Энийг бий болгох нь айгүй чухал. Хүүхд айгүй суралцдаг гэж хармаар байна. Тэрнээс одоо аав нь ажлынхаа асуудлыг хүүхдэд яар гэж байгаа юм биш. Аав гонигтай байна шүү гэдгийг хүүхд таньж мэдрэх нь айгүй чухал. Аав минь ажил дээр хэцүү байгаа учраас хүүхд минь аав минь одоо тий гонилж байгаа юм байна гэдгийг мэдрэх. Эргүүлээд аав хүүхдэд гонигтай байх үед нь бас мэдрээд түүнд одоо нөгөө тэрвэрдэгч байдаг юм уу? Тэ сайхан үг хэлдэгч байт юм уу? Магадгүй халуун цай авчирд өгдөгч байт юм уу? Тусламж үзүүл. Тийм тусламж. Бид нар нөгөө ихэвчлэн баг хүүхдүүдийг за энэ баг юм мэдхгүй дээ гэл те. Баг ойлгохгүй дээ ч ухааны юм баг ярьдаг штеп. Тэгэхээр энийг танин мэдүүлэх энэ нөгөө холбоог тогтоох нь аягүй чухал байгаа юм. Одооны хүүхдүүдтэй бид нар юу харуулад байна гэхээр нөгөө дэлгэц үзүүлээл тэндээс хүүхдүүд юм илүү их мэдээлэл аваад сураад байгаа л да. Гэхдээ нөгөө амьд харилцаа буюу гэр бүлийн орчинд ээж ч гэсэн зовдгийн ээжийн минь одоо зовлон тэр хүүхд мэдэрч байна гэдэг чинь маш сайн л байхгүй да. Ээж баярлж байна. Аав баярлж байна. Ээж минь ихэр баярлд юм байна. Аав маань ихэр ууралд юм байна те. Гэдгийг хүүхдэд танин мэдүүлнэ гэдэг чинь аягүй чухал.
Тэгэхээр л гэр бүл нөгөө айгүй халуун дулаан байх хэрэгтэй. Бие бинийгээ түших хэрэгтэй гэдэг чинь л одоо энэ ч те нөгөө ажилтаа гэж хүүхдүүдэд хайж явчаал тэгээ сүултээ нөгөө ямар хүмүүжлтэй хүүхд болгосон бэлээ гэл нэг дараа нь ингээл харуусаа сууж лээдэг шүү дээ те. Тэгээ тэр мэдрэмжийнхаа тухай хоорондоо ярилцдаг бол бүр сайн байна шүү дээ тий. Ягаад аав маань гуйнагтайгаа, ягаад ээж маань уртайгаа, ягаад ээж нь баяртайгаа гэдэг талаар тэр бүхэн хоорондоо тэр гэр бүлийн гишүүд хоорондоо ярилцдаг байх юм тусмал айгу. Тийм. Тэгээ энэ чинь ярианаас түрүүн бас бодож ирсэн ингээд ад жаргалыг яг тэр ад жаргалтай мэдрэмж гэж яг юу юм бэ гэж асууж ин гэдэг бол өөрөө айгу тийм гонигтай санагдсан. Яагаад ийм хүн байна гэдэг те ад жаргалыг хүн мэдрэхгүй байна гэдэг чи өөр ингээд үнэхээр хүн болж төрснөх маш ингээ хайран санагдчихэв л та. Тийм байна. Тэгэхээр одоо бид нэр хүүхдээ айгу анхаарах хэрэгтэй юм байна. Эрүүл эцэг эхээс, эрүүл сэтгцтэй, эрүүл мэндийн хувьд те эрүүл ээж аваас эрүүл хүүхд төрнө. Тэгэхээр өнөөдөр бид нэр хүүхдээ болно гэж яхад тэр гэр бүлийг зөв төлөвлөж өөрөө ч гэсэн тэр баяр жаргалтай сайхан мэдрэмжээ авч ээж хүүхдээ төрүүлвэл аз жаргалыг мэдэрдэг сайхан хүүхд төрхнө шүү дээ. Энэ аз жаргалтай байх байдал маань бас нэг өөртөө итгэх итгэл аз жаргалтай мэдрэмж хоёр яг л бас нэг зүйл бас байгаад байгаа байхгүй тий. Ер нь өөртөө итгэх итгэл өндөртэй байгаа хүмүүсийн хувьд бол бүр 30% аз жаргалыг одоо илүү мэдэрдэг гэсэн тийм судалгаа байлаа. Яг энэ дээр бол айгүй санал нийлж байна. Өөртөө итгэлтэй байгаа хүн бол аз жаргалын мэдрэмжийг маш сайн авна. Өөрөөр хэлбэл нөгөө сэтгэл зүйн механизм юу гэдэг вэ? Хайр одоо тий хайр халамж тэгээ өөртөө итгэх итгэл тэгээд эерэг мэдрэмжүүд гэж байдаг. Тэгэхээр нөгөө эерэг одоо мэдрэмжээс би түрүү нөгөө ярьжсэн эерэг мэдрэмжээс эерэг мэдрэмж маш сайн төрдөг. Эерэг мэдрэмжийг сайн хөгжүүлэх юм бол нөгөө эерэг мэдрэмжүүд илүүтэй одоо юу гэдэг юм зарцуулагддаг гэсэн. Тэгэхээр өөртөө итгэлтэй байх байдал бол нөгөө хайр халамжийг одоо эцэг их мэн хязгааргүй хүүхдтэй сайн өгсөн гэсэн үг те. Сайн өгсөн хүүхд бол өөртөө итгэлтэй байна. Итгэлтэй байгаа учраас урам зоригтой байна. Урам зоригтой учраас нөгөө аз жаргалтай, баяр баясгалантай, өөрийнхөө хийсэн зүйл сэтгэл ханамжтай, сэтгэл дүүрэн, эргэлзээгүй шийдвэрлэгч гэдэг юм уу те. Энэ процесс нь илүү өндөр байдаг гэсэн үг. Энд дэр бас нэг юм зүйлийг хэлмээр санагдтыг. Одоо ихэнх хүмүүс нэг инфлюенсерийг хараад ч юм уу эсвэл олонний танил хүмүүсээ хараад өөрийг нэг юм голох мэдрэмжтэй, жиших мэдрэмжтэй байгаад байдаг. Тэр нь бас л нөгөө өөртөө итгэх итгэл байхгүйтэй холбоотой байгаад байна л да. Тэгээд одоо яа гэвэл тэднийсээ зөвлөж байгаа юм нь шууд дагалддаг гэх юм уу те. Мэдээж эрг одоо яа гэвэл тэрийг даглаа гэх тэр хүн тэрнтэй адилхан болчихно гэсэн үг байхгүй шүү дээ. Тэгэхээр тэр нөгөө мэдрэмжээ авахын тулд л нэг тийм тэрний хойноос яваад идэм шиг санагдаад байдаг. Нэг талаасаа тийм. Нөгөө талаасаа юу вэ гэхээр нөгөө өөрөө өөрийгөө тодорхойлцсон гэж ярьдаг. Өөрөө өөрийгөө тодорхойлцсон, өөрийнхөө эзэн биеийг олцсон хүн гэж байдаг да тий. Эзэн би юу хүсэж байна, би юунд дуртай, би юунд дурггүй, би одоо ямар хүн бэ гэдэг чинь тий. Тэрийгэ тодорхойлцсон хүнд бол тэр инфлюенсерийн бүх юмыг дөөрөх шаардлага байхгүй. Тэгээ бас зарим нэг юм дөөрэн. Тэгээ яг л би өөртөө итгэлтэй байгаа учраас надад бол энэ юм нь хэрэгтэй юм байна гэдгийг мэдчихэж байгаа учраас аавна. Надад хэрэггүй гэвэл тэр хүн өөрөө мэдчихэж байгаа учраас тэрийг авахгүй гэсэн. Тэгэхээр нөгөө шүүмжлэлтэй одоо альва юмыг эрх зүүлэн бодох чадвар эднэр маань бас айгүй чухал нөлөөтэй гэж харах гэдэг. Тэгэхээр нөгөө өөрөө өөрийгөө тодорхойлох, өөрөө өөрийнхөө эзэн биеийг олох, өөрөө өөртөө итгэлтэй байх байдал бол маш чухал үзүүлэлт шүү. Энэ подкастыг үзээд за магадгүй надад нэг жоохон асуудал байгаад байна. Би аз жаргалтай мэдрэмжийг авахаа болоод одоо тий урд нь би авдаг л байсан. Гэтэл би авдаг юмнаас авахаа болсон. Найз нөхдөдөө уулзмааргүй санагдаж байна. Эсвэл одоо би урд нь гоё ингээд дуулахаар гоё авдаг гэсэн чи одоо бүр тэхээ болсон байна. Бүр дуулахаач байсан. Бүр үзээ ядж чинь ч гэдэг юм уу тий. Тэгвэл одоо ингээд өдөр тутмынхаа амьдралаас нөгөө гоё авдаг байсан аз жаргалыг авахаа болсон ийм тохиолдол яг хинт хандах вэ? Одоо сэтгцэн эрүүл мэндийн төвгээд байна. Магадгүй зарим хүн бол нөгөө галзуу солиотой бүр ингээд хурц болсон үедээ л тийшээ очдөг гэдэг нэг тийм ойлголт бүр дээр үесээ байдаг байсан тий. Гэтэл одоо уг нь бол энэ мэдээллийг бас сайн өгмөр байгаа юм л да. Яг тэр чинь уул нь бол яг энэ тий өөртөө би одоо яах вэ гэдэг тийм шийдэл гарц гаргалгаа гарах гэж байгаа хүмүүс зориулагдсан газар үсттэй.
За одоо ёстой хамгийн чухал зүйлтэй нөгөө яаж би тусламж авах вэ гэдэг бол айгүй чухал. Бид нар юу хийсэн бэ гэхээр хамгийн эхлээд бид нар магадгүй одоо ингээд бид хоёрыг үзэж байгаа хүмүүс ингээд за би ийм мэдрэмжтэй байх шиг байна. За энэ подкастнаас ч гэдэг юм энэ блогоос би нэг юм ойлгож авах шиг байна гэд харж байгаа. Тэгээ зарим хүн бол энийгээ үзсний дараа магадгүй өөрөөгөө скрин дээр нэг үзэж байгаа. Тийм тестүүдийг те ашиглаад би ер нь готрол байна уу? Ер нь надад айц төгшөр байна уу гэд ингээд стресстэй байна уу ч гэх юм уу те. Скрин дэж болно гэсэн. Нөгөө талаар яг уу гэхээр Монгол улс бол өрхийн тусламж гэдэг хороо олгон дээр өрхийн имлэг байдаг. Өрхийн тусламжин дээр бид нар очиод сэтгэл зүйн одоо сэтгцэн эрүүл мэндийн тусламж аваа. Би ер нь юм сэтгэлээр унаад байна уу, готраад байна уу гэхэд өрхийн эмчнэр үзүүлэх боломжтой. За дүүрэг болгон дээр маань сэтгцэн эмчнэр суудаг. Донтолтын болон сэтгцэн эмчнэр суудаг. За мэдээж тэн дээр бол нөгөө цаг авахд ачаал ихтэй байдаг. За гэдэг энэ маань ачаалтай ч гэсэн нөгөө үн төлбөргүй ус засгийн одоо ус маань те бид нарыг энэ сэтгцэн эрүүл мэндийн тусламжийг үзүүлж байгаа одоо хэлбэр. За тэгээд хэрүү одоо та бүр мэрэгжлийн бүр те 3 дахь шатлалын байгууллага алган шатлалын байгууллага танд яг сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төв. За 1800 2000-д утас байдаг. За нэг асууя. Ер нь сэтгцэн асуудалтай байна уугүй юу гэх юм бол тэнд мэрэгжлийн эмч 24 цагаар одоо иргэдэд зөвлөгөө сууж байгаа. Тэгэхээр шүн дунд ч та бүр амар үнэхэр хэцүү байгаа, унтаж чадахгүй байд юм уу, архины асуудал байд юм уу, ядраад байгаа за өөр байд юм уу, тэр талаар асууж олно гэсэн. Нөгөө талаараа очиод цаг аваад яг харьяа дүүргийнхаа сэтгцэн эмчд үзүүлэх боломжтой. За тэгээд үзүүлээд яах юм гэхээр тэнд шууд одоо ингээл эмч үзээд онцлогоосоо илүүтэй бас тестүүд авдаг. Онцлогооны одоо нарийн мэргэжлийн тестүүд явагддаг. За энэ дээрээ нөгөө стрессийн гаралтай байна уу, дотоод шалтгаантай сэтгцэн эмгэг байна уу гэдэг онцлдог. За онцлсны дараа бол одоо хэрвээ сэтгэл готролтой гэж үзэх юм бол сэтгцэн эмчилгээ одоо тийм сэтгцэн эмийн эмчилгээ болон сэтгэл зүйн эмчилгээ хийдэг. Тэгэхээр нөгөө сэтгэл готрлын эсрэг бас юм байдаа гэсэн үг. Энэ дээр одоо ингээд эмнэлэгт очиж би тестлүүлэхгүйгээр хамгийн ихний анхан шатны тестийг би өөрөө үзчихье гэж болох уу? Болно. Тэрийг одоо жишээлбэл хаанаас олж үзэх вэ? Одоо магадгүй та хоёр ярьж байгаа подкастынхаа дотол тус тавьчих болох уу? Болно. Тэгээ тэр тестийг бүглөө. За би ийм асуудалтай байгаа юм байна. Дарааж байгаа шатны одоо тэг эмнэлэг рүү оч хандах юм уу тийм их асуудал. Смут гэдэг бид нарт аппликейшн байдаг. Утсан дээр суулгадаг. Яг нөгөө кириллээр бичсэн Semut гэдэг товчилсан үгээр байгаа. Тэр аппликейшнийг татаж аваад тэн дотор аягүй олон стрессийн, сэтгэл түгшилтийн, готрлын тэр төрсний дараах сэтгэл готрлыг илрүүлэх ч гэдэг юм тестүүд байгаа. Тэгэхээр тэрийг нэг үзээд скриндээд өөрийгөө эхлээд нэг анхан шатн за би ер нь нэг стресстэй байна уу, сэтгцэн эрүүл мэндийн ямар нэгэн асуудал байна уу гэдгийг чеклж үзээд. За тэгээд бас 1800 2000 руу залгаж болно шүү дээ. Эмчтэй нэг яриад энэ нь бол одоо ямар нэгэн төлбөртэй утас биш. Тэгэхээр нэг ярилцаж үзээд за одоо би тэгвэл нэг ер нь яг бүр мэрэгжлийн эмчтэй нүүр тулаад ярий. Эсвэл сэтгэл зүйчдэр ч гэх юм аа цаг аваад хандж болно гэсэн үг. За тэгээд эмчтэй баярлалаа. За өнөөдөр бит хоёр бол бид ингээ аз жаргалыг хүн болгон хүсдэг те. Гэхдээ бол бид аз жаргалтай байж чаддгүй. Тэр талаар ярилцлаа. Гэхдээ аз жаргалд бол бид нар суралцах боломжтой байдığım байна. Тэгээд цаг зав гаргаж ирсэн танд баярлалаа. Маш их баярлалаа.